ирсэн байна. За шүүх хурал гэж хэлэгдэхгүйгээр хэлэлцүүлэг тухайн хэлэлцүүлэг дээр дараагийн шатны шүүх хурлын 5 болоод за хэргийн тал дээр одоо холбогдогч хүмүүс ямар зүйл ангаар яаж оролцох талаар мэдээлэл өгөх юм байна. За ингээд иргэдийн за шүүх хурлын байрны гадаа бол маш олон иргэд цугларсан байна. Тухайн иргэдийн энд ирсэн шалтгаан болон барьсан уриалга зангийн талаар та бүхэндээ тодруулъя. Сайн байна уу? За. Сайн байна. За шүүх хурлын шим хэлэлцүүлэг бол ингээд байгаа штэ. За тухайн хэлэлцүүлгээр яг ямар цаашны шатанд яаж халах нь байна гэдэг хариугаар нь за та үүн дээр одоо байгаа ирсэн үзэл бодол болон ер нь тухайн хэрэг дээр ямар хөө байр суурьтай байгаа тагаа хэлээ. Одоо зүгээр бид энэ хүмүүс шудрах шүүхийг л нэгж байгаа шүү дээ, тийм үстэй. Бас охин хүүхдтэй хүмүүс хэцүү байгаа шүү дээ. Амар фэйсбүүкээр амар л юм явуулаа шүү дээ, бас тийм үстэй. Тэгээ яг охин хүүхдтэй. Тэгээ хүүхдтэйгээ бас нэг тийм ирээдүг бодоод бас нэг ийм нийгэмд амьдарч байгаасаа чинь энэ янз янзын хэрэг болж байна доо. Тэгээд олон янз янзын хэрэг байна. Тэгээд зөв шүүхгүй байна. Зөв шүүхгүй. Тэгээд шудрах шүүхсээ тийм. Энийг бол цаадлах биш бүхээр насаар нь гандаа өгөө тийм. Нэг иймэрхүү л энийг яахгүй бол цаадлаад хийд юм тийм үстэй баярлуулаад яах юм бэ тийм үстэй. Энэ бүх насаар нь өгөөд ер нь шудрах шүүгээсэй л гэж бодож байна. Шүүхт одоо бид нар чинь бүр итгэхгүй шүү дээ. Бүр сүулдэ тийм үстэй. 10 тийм үстэй 10,000 заас авсан хүн бараг 10 жилийн тулгаалсан 10 жилийн яал авдаг ч юм уу. Нэг иймэрхүү л биш. Баяа илүү хүүхдүүд нь болохоор тийм үстэй ингээд сайхан зугаалгаал тийм. Хүний хүүхдийг хүний охин үрийг алчаад одоо зургийг ингээд тийм үстэй ингээд зургийг аваад ингээд тавиад ингээд зураг мурга ахуулсан байна гэдэг чинь. Миний хувьд бол ер нь бол айгүй хэцүү л байна. Тий. Ер нь тэгж л бодож байна. За та хэргийн талаар ер нь мэдээлэлтэй байгаа вэ? Хэргийн талаар хэр мэдээлэлтэй байгаа угаасаа л ойлгомжтой шүү дээ. Бүхэд бүтэн түрүү жилийн тэмцэлтэй 6 сарын хэрэг өдөө хүртэл үнэн зөвөөр нь шүүхгүй тэмцэлтэй томчуудын хүүхдүүд нь тэмцэлтэй 9 өмгөөлөгч авсан. Нөгөө тал нь тэмцэлтэй ганц 2 хүн өмгөөлөгч яаж байдаг ч юм уу те. Ийм бас байж болохгүй тэгш байх хэрэгтэй. Яагаад үдээ жил гаруй тэмцэлтэй шүүх хурал нь болоогүй байх гэдэг чинь. Тэгэл ямар нэгэн л ноо орсон байж даа шүү дээ. Прокурор ажиллаад байгаа. Тэ хэрвээ бид нар жишээлбэл өөрсөндөө тавиад үзсэн бол айл хэдийн тэмцэлтэй 7 хоногийн дотор бараг яллаа давж хорцсон байгаа шүү дээ. Тэ яагаад дээрлэхэд байгаа юм бэ тэр тэ охин хүүхдээ ээжийг тэмцэлтэй сэтгэл нь гизүү байхад бүгд ингээд жил гаруй шүүхгүй байх гэдэг чинь л бас шүүхтээ бид нар итгэхгүй л байна гэсэн үг л дээ. За сайн байна уу? Таны хувьд одоо тухайн хэрэг дээр одоо ямар хөө үзэл бодолтой байна? Одоо ард иргэдэд юу гэж хэлмээр байна? За би бол охины ээжийнх нь ойрын хүн. Бид нар нэг нутгийнх. Тэгээд зүгээр яг одоо энэ шүүх хөлт айгу зөв харсан л гэж би харж байгаа. Эхний одоо өмнөх хэлэлцүүлэг дээр шүүх юу гэсэн бэ гэхээр эдгээр яг хохирогч юм уу? Эдгээр яллагдагч хэрэгтнүүд биш үү те? Энийг сайн шалгаа гэд буцаасан байдаг. Тэгэхэд прокурор бол эдгээр хэрэгтэн биш ээ л гэх хүсэлт өгöd байгаа юм байна. Миний хувьд шүүх айгу зөв харсан байна. Прокурор л одоо эднэрийг татаж яллагдагчаар татах бах гэдэгт итгэж байна. Тэгээд энэ нийгэм бол яг ундаа ингээд үр хөөхөд төрүүлсэндээ харамсах хэмжээний нийгмийг бүтээж байна. Тэгээд ялангуяа одоо охин хүүхэдтэй хүмүүс ажил хийх үү охиноо харахуул болж штэ. Тэгээд яагаад нийгэм маань ийм амар болж байна вэ гэдэгтэр бол энэ бол одоо цэвэр хүүхдийн л хүмүүжил. Ерөөсөө их эцэг үр хүүхдтэй айгу энэ зөөл өөр шинжэн сэтгэлтэй зөв те ийм л хүүхдүүдийг бид нар ингээд нийгэмд бий болгохгүй бол нэг буруу хүүхд хүмүүжүүлээд нилээд хідэн хүний амьдрал цаашлаад нийгэмдээ занал хийсэн гэмт хэрэгтээ яг ижилхэн юм штэ. Нэг буруу хүүхэд хүмүүжүүлж байна гэдэг чинь нийгэмдээ яг занал хийсэнтэй л адил улс орондоо те тэр нэг хүүхдээс болоод хичнээн
айлын амьдрал, амьдын тамд шаналж татаж те. Би бол бүр ингээд нэрээ зүгээр итгэж чадахгүй л байна. Тэгээд яагаад хүний хүүхд талчаад инээж хөхрөөд тэ ингээд хүний ганц үрийг өр үндсэнд тасалчаад инээгээд хөхрөөд цай уугаад хоол идээд амьсгалаад амьдраад энд бол бүр итгэхэд бол амар хэцүү. Тэгээд бид нар үр хүүхдээ дор бүрнээ маш сайн хүмүүжүүлцгээе. Тэгээд одоо үр хүүхдээ буруу хүмүүжүүлсэн хүмүүс төрөл баг хариуцлага тооцдог баймаар байна. Насанд хүрээгүй бол ер нь тэгэл хүүхдүүд аав ээжигээл харж өсдөг штэ. Сайн үний хүүхд нэх муу байдгүй. Тэгэхээр одоо энэ нийгэмдийн амар танхаа одоо хүний толгой дээр кофе асгаж байгаа одоо тийм хүүхдүүд те энэ намайг кофе асгатал маань ингэж намайг шортсон энэ надад одоо алуулах хэмжээний те ингэж намайг одоо ингэсэн гэдэг ийм яагаад энийг тэг зүг болгоод байгаа хүн алах хэрэгтэй юм уу те яаж ч хүний дургу хүргэжсэн алуулах хэрэгтэй юм уу тэр бол ийм л байр суурьтай ямарсан прокурор маань ингэж зөв хараад эднийг те үнэхээр яллагддаг ч юм уу эднэр хэрэгтэй юм уу сэжигтэй юм уу гэрч юм уу гэдгээ бол ямар ч гэсэн зөв хараа зөв шийдээсэй л гэдгийг хүсэж байна. Тийм баяр. За сайн байна уу? Таны хувьд одоо тухайн хэрэг дээр ямар хөө байр суурьтай байна? Иргэдэд юу гэж хандаж хэлмээр байна? Миний хувьд бол одоо энэ хэрэг хийсэн хүн биш шүү дээ. Энэ одоо бид нар донд одоо нэг бид нартай цуг нэг жил гарan багтуултан жил гарan амьдэрсэн байна. Би бол энэ маш аимшигтай айж энэ одоо яагаад аль нөтлөн 6 сард болсон хэрэг одоо шийдэгдээгүй байж одоо шүүгүүрлэн болж байна. Энэ бол Монгол улс хууль шүүгт одоо замхарч байгааг нэг хэлбэр. Би бол шудраг ёсыг шаардаж, шудраг шүүхийг шаардаж бүх насаар нь хорих ч юм уу одоо цаазын ялыг өгнүүдээр сэргийгээд тийм ээ. Үнэхээр одоо тийм харгас хэрцгий хүн алчаад ингээд нийгэмд ингээд юу ч болоогүй юм шууд ингээд явж байгаа гэдэг бол гайхамшигт. Гайхаж байна, маш их гайхаж байна. Би бол хохирогч охины талгаж охины нутгаас нь ирсэн байна. Тэгэхээр манай нутгийн охин Одоо ингээд аимшигтай хэрэг үйлдсэн, онц ноцтой хэрэг үйлдсэн хэрэгтнүүд за шүүх хурлаар явж ингээд ялаа аваагүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар нийгмээр цэцгорлох гэдэг юм уу биднийг ингээд тийм хүмүүсээс ингээд хамгаалдаг тогтолцоо хэрэгтэй байна тий. Бид нар одоо энэ хүмүүс одоо би одоо зүгээр л эцэг хүн шүү дээ. Үр хүүхдээ одоо ямар нийгэмд яаж өсөх гэдэг би үнэхээр айж байна. Үнэхээр энэ тэр нь үр хүүхдээ бодож л ирсэн юм бол одоо жохон ингээд За цугларсан иргэдийн хувьд шүүх хурлыг нээлттэй хийлгэх шаардлага тавьж байгаа юм байна. За сайн байна уу? Таны хувьд болохоор шууд амжилттай болж байгаа. Та үзэл бодлоо. Энэ ч одоо хэцүү байж штэ. Энд чинь нээлттэй л олгомоор байж. Хуулирлын бол хуулиараад явах ёстой байхгүй юу? Хамгийн гол нь одоо бид нар хүүхдүүдтэй сургууль соёл руу аж өгж болохгүй штэ. Одоо яана яачих бол ийчих бол гэж сэтгэл өвдөтэй хэний ч хүүхд ялгаа нээлттэй болгоод өгчмөр байна штэ. Нээлттэй л болгомоор байна. Тий? Нээлттэй болчоод бид нар болно штэ. Тийм бицтэй. Эдний хүүхдүүд ингээд янз бүрийн асуудалд орсон бол айл үзэн шүүх, айл үзэн янзлаад ядуу айлын хүүхдийг айл үзэн явуулсан байгаа. Тэгэхэд манай ингээд ийм улсуудыг болохоор ингээд явуулахгүй ингээд ийм хаалттай хийн гэд бас асуудал биш. Хаалттай хиймээргүй байна. Хэний ч хүүхд ялгаагүй штэ. Хөөрхөн амт 16 настай энэ 2 настай хүүхдийн бас яасан л гэж чинь аюултай юм байна. Би одоо 2 зээтэй. Тэр 2 зээгээ би өгөхөөс айдаг. Ээж нь Солонгост байдаг. Би айдаг. Үнэндээ хэцүү шттэ. Ажил ойрхон тулдаад гарч ороод явж байгаа болохоос бас л хэцүү шттэ. Ер нь нээлттэй л болмоор байна.
Хууль болоод болоход энэ хууль зүйн сайд мэднүүлэн гарч ирээд бас ярилцлага бид нар төгсөж бол бид нар Монгол улсынхаа иргэдийн төлөөж бид нар бас ингэж санал бодлоо өгж болно шүү дээ. Тэг чинь би сая энэ чинь нохон гөлөг шиг хөгдөл гараад ирлээ. Надаас өөр хүн байсан бол шахал гараад ирлээ. Надаас өөр хүн байсан бол яваад оруулсан л байгаа. Би бол үзэл бодлоо хэлэх гэж л орсон болохоос тэрнээс би бол янз бүрийн юм ярихгүй. Би хамгийн гол нь би нэгдэж байгаа. Ягаад гэвэл ийм аймаар хэрэг гарна гэж та бүтэхгүй. Ийм нэг хэцүү байна ааж юм. Хэцүү байна. Одоо хүүхэн шуухтай ахт чинь бас хэцүү байна шүү дээ. Баярлаа. За би нэг юм за. Одоо энэ татварын мөнгөөр одоо энэ хулгайч улс төрчдөө хүүхдүүд хүн алж байна. Тансаг байдал нь одоо бүр өөд чинь тансаг баян тансаг байдалтай өөдөөд одоо хүн алаад бичлэг хийгээд одоо нээлттэй хүн алж шít. Өрөөндөө ингээд гэртээ 2 3 цогцос бий болгоод одоо юу хулгайч улс төрчдийн алуучдын энэ хүүхдүүд одоо бүр хүн алаад цурал аллах хийгээд одоо газар нутаг зарж мөнгөтэй болно. Тэгээ дээрээс нь хүн ална. Өөртөө ч алж байгаа. Манай улс төрийн хулгайч улс төрчид өөртөө хүн алж байгаа. Хүүхдүүд нь хүн алаад байна. Одоо ийм нийгэмд амьдрахаас бид нар айж байна. Айгаад байна. Үнэхээр хэцүү байна, түгшиж байна. Одоо энэ жоохон хүүхдүүд ч энэ хүн далуулсан бичлэгийг чинь харж байна. Бүр сонсож байна. Үнэхээр зүрх энтерчин штэ. Одоо нээлттэй хүн алсан юм чинь одоо нээлттэй шүүх хурлаа хиймээр байна. Нээлттэй хүн алж чадсан ус шүү дээ эдэр чинь. За. 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 Хорхоч. За. Тухайн хилцүүлэг маань яг одоо хэлсэн байгаа юм байна. Болооцгийн миний сурвалжлах баг яг одоо шүүх хурал болж байгаа шүүх хурлын байрнаас дэлгэцээр гарч буй шүүх хурлын үйл явцыг шууд амжилт өргөх болно.